7 дугаар тест 7 дугаар бодлого. За өнөөдөр даваа гараг бол үүнээс хойш 365 хоногийн дараа бол ямар гараг байх вэ гэсэн бодлого байна. За тэгэхээр энд байгаа өгцийн зураг бол худлаа зураг ороод ирсэн байна. За биднэрт бол бодлогонд бол хэрэггүй шүү. За тэгэхээр гаригуудаа олччихээ. Даваа, мигмар, лавг, пүрв, баасан, бямб, нэм гэсэн юм 7 шиг гараг байгаа. За бид нартны өнөөдөр бол даваа гараг гэсэн. За 1 хоногийн дараа мигмар гарна, 2 хоног, 3 хоног, 4 хоног, 5 хоног, 6 хоног, тэгээд 7 хоног гэсэн байдлаар юм цикл бол явагдана гэсэн үг. Бидний одоо гаригийн юу бол тэ 7 хоногийн юм гарагтай байгаа. За тэгвэл 365 хоногтын 7 гараг маань нийтдээ хэдэн удаа юм цикл явах юм бэ гэдгийг л тоолчих. За тэгэхээр энд бол 52-ийн бүтэн цикл яваад цаана нь бол яах вэ гэхээр 1 хоног бол үлдэх нь. 1 хоног үлдэх нь. Өөрөөр хэлбэл яг энэ цикл бол яах вэ гэхээр 7 хоногт бол буцаад даваа гараг дээр өрөөд ирэх нь шүү дээ. Тэгээд дахиад 7 хоногт гэхээр яг энэ цикл бол 52 удаа давтагтаад даваа гараг дээр ирчээд тэгээд 1 хоногийн дараа бол яах вэ гэхээр мигмар гараг буюу дараа жил бол өнөөдрийн яг энэ өдөр бол яах вэ мигмар гараг байж таарнаа гэсэн.